Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа яг талдаа орж байгаа. Одоо энэ хаврын чуулган дусснаар бол яг 2 жил болох гэж байна. За энэ хугацаанд бол бид засгийн газраас энэ томоохон бодлого дээрээ юм дөрвтэй одоо шинжилэл реформын шин чанартай хуулийн төслүүдийг өргөн бариад шийдвэрлэх байхаа гэсэн хүлээлттэйгээр тэгээд 2 жил болчлоо. Тэгээд засгийн газар юм хуулийн төслүүд өргөн барьдаг. Гэтэл тэднэр нь болохоор яг ингээд юм нийгмийн хүлээлтэнд хүрдэггүй, тодорхой асуудлуудыг шийдээгүй, дутуу дөлмөг яг иймэрхүү байдлаар орж ирээд за чухал асуудал учраас энэ асуудал дээр иргэд олон нийт одоо энэ засгийн газраас төдийгүй парламентаас шийдэл хүлээж байгаа гэдэг үндслээр хэлц хэсгийн дэмжээ явцдаг. За тэгэнгүүт ажлын хэсэг байгуулагдаад явдаг. Тэнгүүд нөгөө анх орж ирсэн төсөл нь болохоор ингээд дутуу дөлмөг учраас нөгөө ажлын хэсгийнх нь одоо ажилд бас нэлээд хүндрэл учирдаг энэ төр ажил тийм асуудал зөндөө гарч ийна. Тэгээ энэ бол одоо бас л дахиад яг л тэр замаар орох гээд байна л да. Тухайлах юм бол би одоо түрүүн бас асуугаад байгаа энэ чухал ашигт малбарын бодлого ерөөсөө тусгагдаагүй байна. Нэг нэр томьёо л орсон байна. За тэгээ засгийн газар дээрээ жагсаалт батлах барих энэ төр эрхийг авцсан. Тэгээ энэ чухал ашигт бодлогын бодлогынхаа хүрээнд энэ зэсийнхаа асуудлыг ч гэсэндээ оруулаад энэ бусад улс орнуудын нэгэн адилаар энэ одоо бас энэ хөрөнгө оруулалт татах за энэ supply chain-ийнхаа асуудлыг шийдэх мэдэх одоо мэдхгүй нэг тэр арай юм дөрвтойхон байдлаар энэ шинэ эдийн засагт чинь нийцж байгаа энэ дэлхийд дахны трендүүдийг дагсан нэг тийм бодлого бас оруулж иж болоогүй мүү гэдэг асуулт. Тэгэхээр нэгэнт одоо энэ та хэдийн оруулж ирж байгаа төсөл дээр энэ чухал ашигт малбарын бодлого байхгүй байгаа учраас магадгүй тийм бие даасан хуулийн төслийн хүрээнд явах юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Яагаад тэгэхээр ажлын хэсэг дээр энийг ч бас шийдэх боломж байхгүй. Тийм гэх мэтчлээ ингээд юм дутуу дулмаг байдлууд бий болоод байна. Тэгээд өнөөдөр бол Дамжин юм сайд их тийм айгу сонин хоёр үзүүртэй зүйл шиг зөндөө юм ярьлаа шүү дээ. Би бол одоо хувь хүний хувьд бол салбараас асар сайн мэдээд байдаг судлаач хүн. Гэтэл засагчийн ингээд байна. Тэгээ одоо мэдгүй одоо хэрв нэгэнтээ салбарын сайдаар томилогдоод ингээд явж байгаа нөхцөлд бас кабинетийнхаа тэр одоо шийдвэрүүдийг хамгаалдаг энэ төр байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй ингээд нэг юм сонио хоёр үзүүртэй зүйл шиг юм яриад бивэл дэмжиж байгаа засаг дэмжээгүй мааж гэж яах шиг. Тэгэхээр чинь хүмүүс одоо эргэлзэх нь аргагүй үстэй. Танай засгийн газрын бодлогот энэ чинь танай засгийн газраас ямар ч тийм манлайл харагдахгүй байгаа дээ шүү дээ. Тэгээс нэг сайд нь орж ирээд нэг юм яриад одоо энэний араас тэр бизнесийн эрхчлөөний хууль орж ирнэ. Айгуул бол бид нарстэй чөлөөлөх гэж байгаа, барих гэж байгаа тусгай зөвшөөрөл ийм тийм энэ төр гэл бас л шал төсвөндлийн юм ярина шүү дээ. Тэгэхээр танай засгийн газрын тэр одоо манлайллын бодлого чи хаана байгаа? За эцэст нь оюут толгойн гэрээ байгуулагдаад одоо даруй 17 дахь жил болж байгаа. Тэгээ сая бид нар тэр 16 жилийнх нь ойгоор гэдэг шиг их хурал дээр тэр төр хянан шалах хорооны сонсгол хийгээд өчнөө олон одоо хоног судалгаа шинжилгээ хийгээд сонсголын хүрээнд 3 өдөр одоо асуудлуудыг сонсоод ингээд явсан. За тэгээ үр дүнд нь тэр 120 дугаар тогтоол гэдэг тэр тогтоол батлагдсан. Маш тодорхой залт бүхий. Тэгээ улсын хурлаас засгийн газар тийм тодорхой үүрэг чиглэлсэн тогтоол энд таны тэр сайдын хуваар юу бодох чинь бол бас хамаагүй. Тэгээ тэр тогтоолын хэрэгжилтэйл бид нар танаас нэхэд байгаа. Тэнгүүд яг үндсэн тэр нөгөө асуудал руугаа орохгүй энэ хилцээр эхлээд одоо баг даруй хагас жил болж яхад яг тэр тогтоолын тэр нэг нэр бүхий 5 зүйл дээр тодорхой ахис дэвшил гаргахгүй тэгээ зүгээр тэр нөгөө хилцээр хийх тэр одоо зээлийн хүүний талаар хилцээр хийх 7 жилийг ингэсэн тэгсэн энэ тэргээ зүгээр нэг юм дайвар зүйлүүдийг л яриад шоудаад ах юм. Тэгээ үр дүн чи хаана байгаа би хэдэн ямар хугацаанд энэ хилцээр чи үргэлжлэх юм. Одоо хагас жил боллоо шүү дээ хангалттай шүү дээ. Тэгэхээр энэ дээр л үр дүн гарга. Уул уурхайн сайдаас бөгөөд энэ засгийн газраас ерөөсөө ноёдлогын хилцээр дээр л үр дүн гаргахыг л хүлээж байгаа шүү яг цагаад болохоор түүх тэрийг л